өөрийнхөө шийдэж чадахгүй яг хувь хүний төвшөнд ч гэсэн бүр ингээд том мэрэгжлийн төвшөнд ч гэсэн ярьж байгаа байхгүй юу. Гэхдээ сүүлийн жил бол жишээ нь хувь хүний төвшөнд тэрийг аюу мэдэрсэн ингээд нөгөө өөрийгөө шийдэж чадахгүй, захирч чадахгүй, контролдож чадахгүй юмдаа ингээд хитрхи их ингээд цаг зав зарцуулдаг. Тэрнээс болоод өөр боломжуудыг алддаг ч юм уу те. Эсвэл нэг тиймэрхүү нөгөө өөрийгөө ингээд сэтгэл зүйн ингээд аюу докторгүй байдалд оруулдаг тийм одоо үзэгдэл надад бол жишээ нь аюу хажиглагдсан байхгүй юу. Тэгэхээр ер нь ингээд бас хитрхи ингээд гүн гүнзгийгээр тэрийг ингээд харахгүйгээр те ер нь би өнөөдөр би Тэмүүлэн гэдэг хүн би өнөөдөр өөртөө байгаа асуудалтай эсвэл хоттой устдаа асуудалтай яг ямар төвшөнд нөлөөлж оролцож чадах юм бэ гэдгээ бас нэг бодлын тодорхойлох нь чухал. Гэхдээ мэдээж тэр чинь нөгөө нэг туршлага нэмэгдэхин хэрээр одоо чадвар те туршлага одоо үзэл бодол нэмэгдэхин хэрээр бол миний одоо нийгэмд үзүүлэх үр нөлөө жоохон ч гэсэн гарч байгаа тэр одоо эерэг үр дагавар томрно. Гэхдээ өнөөдрийн хэмжээнд би яг юу хийж чадах юм бэ? Миний оролцоо юунд байх юм бэ гэдгийг ингээд залуу хүмүүс ялангуяа бодож байгаа нь айгүй чухал юмсан нэгцээ. Тэгээд одоо нөгөө нэг манайхан ярьдаг штэ те ингээд би бусдаас яаж дэшээ гарах уу гэж хардаг бол ингээд одоо жишээ нь Японы соёл ч юм уу би бусдад яаж төвөгөдөхгүй байх вэ гэдгээ хардаг те өөрийгөө ингээд болгодог. Нөгөө талаасаа би яаж өөрийнхөө ингээд байгаа цаг заваараа энергиэрээ чадвараараа одоо ингээд жоохон ч гэсэн бусад хүмүүст эсвэл нийгэмдээ байгальтаа жишээ нь яаж хувь нэмэр оруулж болох юм бэ гэдгээ одоо дараагийн түвшинд нь харах нь айгуу чухал юм шиг бас нэг бодлын ингээд өөрийгөө л хичээгээд яваад байх юм бол бид нэр ингээд яваал энэ те. Тэгэхээр ингээд би одоо чинь ингээд өөрийнхөө амнаас гарч байгаа үг мөгөндөө айгуу анхааралтай ингээд зөв ярих гэж хичээдэг байхгүй. Тэгэхгүй бол бас нэгдүгээрт айгуу шүүмсэл нь хоёрдугаар ингээд ялангуяа жоохон хүмүүс би жишээ нь ингээд өөрийгөө орны тавьд үзэхээр айгуу шүүлтүрг байгаа штэ те. Сонсож байгаа бүх юм ингээд зүг гэж хүлээж авдаг. Тэр чинь нөгөө нэг шүүн тунгах сэтгэлгээгээд байгаа. Тэр мэн нэг цагийн официд ингээд үүсдэг болохоор одоо ингээд хүлээж авч байгаа мэдээлэл ч гэсэн ингээд зөв шүүртэлтүүртэй хүлээж авах ч юм уу. Тиймэрхүү ингээд нөгөө нэг нийгмийн чадруудыг ойлгох ингээд хөгжүүлэх гэж зориоройч гэдэг юм уу. Тал талаас нь л яриад байна. Тийм нэг тийм л бодлол төрж байна. Тийм би өнөөдөр нэгдүгээрт өөрийнхөө байгаа хүрээнд тэ яаж нийгэмдээ бусдад ингээд нэг хувь нэмэр оруулж чадах юм бэ те би яаж амиа хичээхгүй явах юм бэ гэдэг нэг ойлголтойгоо тий хоёрдугаарт ингээд нэг манайхан жоохон ингээд шүүн тунгах сэтгэлгээтэй болоод авж байгаа мэдээлэлээ зөвөр ингээд хүлээж авдаг авахын хайдаг хайхын хайдаг байх хэрэгтэй юм уу гэж ер нь бодож байна.